Сайн байцгаана уу өндөр сонсогчдоо. Манай өнөөдрийн подкастын дугаарт Монголын шувуу хамгаалах төвийн захирал шувуу судлаач Ган Хоёг оролцож байна. Хоёр өнөөдөр шувуудын нүүдлийн талаар ярилцах болно. За манай урилгыг хүлээн авч манай подкаст оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. Бас төгөөд бас баярлалаа. Тэгээд холбоос гэдэг нэртэй юм чухал байгаль орчны асуудлуудыг ялангуяа байгаль орчны салбарт ажилладаг судлаачдыг урьж тэдгээрийн судалгааны асуудлыг бас олон нийтэд хуваалцаж байгаа ийм чухал подкаст хөтлөж явуулж байгаа. Тэгээд энэ бас подкастт урьсан төгөөд бас баярлалаа. Тэгэхээр чиний хувьд яагаад энэ салбарыг сонгож бас энэ мэргэжлийг сонгож бас ажиллах болов гэдэг. Энэ өөрийнхөө түүхээсээ товчхон танилцуулаад манаас сонсгоо. За тэгэхээр биологийн салбар руу орж ирэхэд бол ер нь бол орж ирсэн асуудал манай дунд сургууль байх үеийн одоо биологийн хичээлд үзэж явах үедээ бол холбогдно. Өөрөөр хэлбэл би Дорнот аймгийн 8 дугаар сургуулийг төгссөн 2001 онд. Тэгээд 97-98 оны үед буюу 5 6 дугаар ангид манай ангийн багш маань биологийн багш байсан. Мөнхийн оюун гэдэг. Тэгээд ер нь бол тухайн сургуульд аймагт бас биологийн чиглэлээр бас нэлээд мундаг сургууль хүмүүжүүлэгч багш байсан. Тэгээд ангийн багшийнхаа биологийн одоо сонгон курст ангийнхаа хэсэг нөхдүүд хамт маш идэвхтэй явдаг байсан. Тэгээд энэ үед бас аймгийнхаа олимпиад уралдаанд бас их ордог байлаа. Сургуулийн арга хэмжээнд их биологийн арга хэмжээнд их ордог байлаа. Тэгээд энэ чиглэлээр ерөнхийдөө 4 5 жил багшийнхаа удирдлагаар бол нэлээд бас суралцаа тэгээд конкурс өгөөд их сургуулийн биологи анги авсан. Тэгээд 2001-ээс 2005 онд Монгол Улсын их сургуулийн биологийн факультетийг амьтан судлалын ангид бол сурч явах энэ 4 жилд бол одоо зундаа бол ерөнхийдөө суурин дадлага, үсгийн дадлага гэдэг одоо сургуулийнхаа зохион байгуулалтаа үндсэн арга хэмжээс гадна одоо амьтан судлалын техникийн багш нартайгаа тухайн багш нарын төсөл судалгааны хөтөлбөрт нь туслах оюутнаар бол маш их идэвхтэй оролцож байсан. Тэгээд энэ одоо зуны арга хэмжээнүүдэд багш нарынхаа одоо төсөл судалгаанд оролцдог байсан маань бас энэ салбарт цааш үргэлжлүүлэх энэ одоо сонирхлыг маань бол маш их дэмжиж хөгжүүлж өгсөн гэж боддог. Тэгээд 2005 онд бол сургуулаа төгсчүүд анхны ажлын гараагаа Хустайм байгалийн зөвшөөрөлт газраас бол эхлүүлж байсан. Дахин азраг үрэн зам төрхийн судалгааг бол хийж ирсэн. За тэгээд 1 жил энэ Хустайд дахин биологийн судалгаан дээр ажилласны дараа зэрлэг амьтан судлаа хамгаалах төвийн шонхор шувуу хамгаалах төсөл дээр бол судлаачаар ирсэн. За тэгэл түүнээс хойш тасралтгүй 15 жил энэ чиглэлээр ажиллаж байна. Хоёроо яг хүмүүс бол яг салбарт байж байгаа хүмүүс бол магадгүй мэднэ те. Яагаад шувуу нүүдэлдэг гэдэг. Үүнээс мэдэхгүй улсууд байж магадгүй л дээ. Нүүдэлтэй холбоотой анхныхаа асуудлыг нь яагаад ер нь шувуу яг нүүдэлдэг юм? Ямар учир шалтгаан байдгийг цаана. За. Ер нь бол амьтдын шилжилт хөдөлгөөн тэгээ нүүдэл гэдэг энэ асуудлуудыг бол судлаачид бол маш эртнээс бол сонирхоод судалж эхэлсэн байгаа. Тэгэхээр одоо шилжилт хөдөлгөөн хийх ч юм уу те тухайн нэг байгаа газраас нөгөө өөр газар руу шилжиж байгаа энэ шилжилт хөдөлгөөнд бол томоохон шалтгаан байгаа. За жишээ нь бол шуудын нүүдэл гэж улирлын шинжтэй удаан урт хугацаанд бол хийгдэж байгаа энэ том шилжилт хөдөлгөөнийг бол үндсэндээ нүүдэл гэж нэрлэдэг байгаа юм. Улирлын шинжтэй. Өөрөөр хэлбэл одоо хавар нь ирээд зунжангаа байж байгаа намар нь нүүгээд тэгээд үлжөө дараа хавар нь буцаж ирдэг юм улирлын шинжтэй юм томоохон шилжилт хөдөлгөөнийг бол нүүдэл гэж нэрлэж байгаа. Тэрэн дотроо бас бага цаг ойр зур хийдэг шилжилт хөдөлгөөнч байна. Ойрхон нэг 500 км ч юм уу эсвэл 100 км-т ч юм уу. Мөн одоо өндөр уулын одоо тагаар одоо зундаа байдаг шувуунууд хавар болонгууд доошо бэлрүүгөө бууж ирдэг. Энийг бас жишээлбэл өндрийн хамааралтай юм томоохон шилжилт хөдөлгөөн гэж бас нэрлэдэг. За тэгээд нүүдлэхийг шалтгаан маань юу вэ гэхээр ер нь бол зүгээр товчхон маш энгийнээр хэлэхэд бол тухайн одоо амьтны үед бол одоо тийм ээ одоо амьдрах одоо нөхцөл нь эдэж тижээл ч юм уу те уур цаг агаарын нөхцөл байдлаар ч юм уу одоо хязгаарлалтанд орох энэ хязгаарлалтын одоо үр дүнд тухайн амьтан одоо тийм ээ өөрийнхөө таатай орчин болох өөр газар руу нүүж шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл одоо шавжаар хоолдог шувуудын хувьд бол амар хүйт оронгууд нислэг шавжнууд цөөрчин. Тэгэхээр одоо нислэг шавжаар хоолдог хараацаа урацаанууд бол дулаан орн буюу нислэг шавж нь өөрийнх нь эдэж тижэл байгаа газар руу одоо яхахгүй нүүн мэд үлдэхийн тулд. За тэгээд одоо
мөн одоо ургамлаар хоолдох хөх одоо өвсөн тижээлд амьтад гэхэд одоо тийм ээ ургамал нь одоо хагдаж дуусдаг ч юм уу намар болонгууд наад одоо тэгэхээр одоо тэр үед одоо өөр ургамлтай газар руу шилждэг байх жишээтэй. За ургамлаар идэвхтэй ногоон одоо шим тижээл ургамлаар хоолдох хөхтэй амьтад одоо ичих байдал руу орно. За тэгээд том махчин амьтад тийм ээ тэгээд шувууд махчин шувууд энэ мөн бас идэж тижээл нь одоо энэ өөрийнх нь үржлийн нутагт нь ялангуяа энэ сэрүүн бүст Монголд жишээлбэл идэж тижээл болно тийм үү? Одоо өөрийнх нь амьдрах тодорхой орчныхын тодорхой нөхцөл хязгаарлагдвал байдалд оронгууд одоо өөр боломжтой одоо тохиромжтой газар руу шилжиж байгаа юм. Одоо цан төрхийн томоохон үзэгдэл юм байна. Одоо яг чиний ярианаас ингээд яхаа дүгнээд ингээд базаад ирэх юм бол ерөнхийдөө шуудын нүүдэл шилжилт хийхэд хүрэгдэх том шалтгаанууд ингээд идэж тижээл цаг агаар хоёр хамгийн чухал байна тийм ээ тэгж ойлгож болно. Ер нь бол одоо зүгээр хамгийн ойрхон жишээ зөвөр шувуун дээр жишээлбэл хэлэхэд түрүүнд би хальт дурдсан одоо нэстэг шавжаар хоолдог шууд гэж байна тийм үү? Жишээ нь одоо хараацаанууд гэдэг. За тэгэхээр хараацаа ураацаануудыг хэдийд Монголд ирдэг вэ гэд. Тэгэхээр ураацаа гэдэг нэг мундаг шувуу байна. Бараг өөрийнх нь амьдралын бараг 80-90% нь агаарт өнгөрдөг, байнга агаарт нисэж өнгөрөөдөг ийм идэвхтэй шувуу байдаг. Энэ ураацаа бол манай Монголд хоёр зүйлийн ураацаа байна тийм ээ? Морин ураацаа. Нөгөөх нь болохоор хондлоцгоо ураацаа гэдэг. Энэ хоёр маань нэг нь болохоор Африк руу, нөгөөх нь болохоор зүүн өмнөд Азид очиж өвлждөг. За энэ хоёр маань хавар бол 5 сарын 20 гээд ерөнхийдөө хүрээд ирчдэг. Ялангуяа морин ураацаа нь бол тийм Африк энтэг рүү явдаг маань арай жоохон эрт ирнэ 5 сарын гэхээр нөгөө хондлоцгоо ураацаа нь өмнөд Азиас 5 сарын дундаас хойш ерөн сүүлийн 2-7 хоногт бол Монголд бол ороод ирчдэг. Энэ үеэр нь бас нөгөө агаарын бас нөгөө температур харьцангуй сарцагууд улаахан болон тэр үеэрс нөгөө нэстэг савчнууд идэвхтэй агаарт бий болоод эхэлждэг. Энэ үеийг бас давхцдаг байж байгаа. Жишээлбэл одоо нэстэг савчаар хоолдог өөрсдийнх нь идэж тижээл нь бол одоо энэ агаарт бий болонгууд одоо тухайн үед бол хураацаа өрөөд байна. Өөрөөр бол одоо агаарт одоо нэстэг савж гараагүй үед бол энэ маань ирэх боломжгүй байна шүү дээ тийм ээ. Тийм ээ. Ер нь энэ шуудын нүүдэлцээс ер нь манайд ер нь хичнээн зүйлийн шууд нь яг нүүдэлт гин. Монгол орнд саяхан 500 гарцсан гэчөө шуудын зүйлийн тоо. Гэтэл яг эдгээрийн одоо хичнээн хувь нь ч гэдэм үү те яг нүүдэл хийдэг юм яг. Одоогоор Монгол орнд бол 516 зүйлийн шувуу бүртгэлтэй байгаа. За энэ 516 зүйлийн шувуу бүртгэгдснээс бол ер нь 80 орчим хувь нь бол бараг 80 гаруй хувь нь бол нүүдэл зүйлүүд. Тэгээ хавар Монголд орж ирж үрчилжээл намар буцаад нөхөр хөвчдөг. Тэгэхээр зөвхөн хавар орж ирээд намар буцдаг гэдэг юм уу? Эсвэл өөр үйлрэлд манад орж ирдэг шууд гэж байна уу? Чинь өвөл орж ирдэг гэдэг ч юм уу? Намар орж ирээд хавар буцдаг гэдэг ч юм уу? Байлгүй яг хуу ерөнхийдөө шуудыг одоо оршин амьдрах хэлбэрээр нь бол нэлээд хэдэд ангилсан байдгийг. Одоо нүүдлэн ирж цусдаг, нүүдлэн ирж үрждэг тий. Нүүдлэн ирж цусдаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл одоо цагаан тогрон дээр авъя л да. Цагаан тогроо бол одоо үрждэг нутг нь Сибирийн хойд хэсэг, Якутийн нутаг орчим тийм үү. За өвлждэг нутаг нь болохоор Хятадын Поян гэдэг тэр нуурштай өмнөд хэсэгт байдаг. За тэгээд энэ цагаан тогроо маань хавар бол одоо ингээд өөрийнхөө өвлждэг нутгаас буюу Поян нуураас хавар нүүдлээ хийгээд уг нь үржихээр бол хойшоо Сибирь рүү явж байгаа. Гэхдээ залуу шувууд нь буюу үржлийн бус шувууд нь бол замдаа жишээлбэл Монголд улц юм уу Хэрлэн голд ч юм уу буугаад зүгээр үржихгүй залуу шууд учраас үржихгүй үржлийн насанд болоогүй учраас ингээд тэр голд одоо ингээд зөвхөн зусаж өнгөрөөдөг хэд хэдэнтэй хоор нэг 5-6-аас 10 хэдүүлээ ч юм уу. За энэ шуудыг бол бид нэр бол нүүдлийн цусдаг шууд. Нүүдлийн үрждэг шууд нь гэхээр одоо жишээ нь Цэн тогроо байна. Цэн тогроо бол мөн Хятадын Поян нууранд бас үрждэг. Тэгээд хавар бол одоо үржлийн шууд Монголд ирээд энэ улц Хэрлэн голын дагуу одоо тийм ээ үүрээс цаад өндөглөөд үржилд ордог. Тэгээ энэ шуудыг бол нүүдлийн үрждэг зүйл гэж одоо нэрлэж байгаа. Үүнээс гадна бас өвөл орж ирдэг шууд гэж байна. Энэ нь юу вэ гэхээр одоо өвлийн өдрөл болонгууд намар болонгууд манад үржсэн одоо тийм ээ цуссан шууд маань намар ингээд өвлжлөөр түрүү буцаад явангууд яг намар одоо 10 сарын сүүл 11 сараас яг одоо манайх руу одоо Сибирээс манайх руу зөвхөн Монголд орж ирж өвлжөөд хавар нь буцаа гарч шууд байгаа. Ийм нэг 10 гаруй шууд би жишээлбэл одоо нөгөө алдарт цэвдгийн цагаан уйл, тэ цагаан шонхор. За тэгээд нөгөө ингээд бэлцууханууд байна. Дөлбөл зүүхэй.
Энэ шувуунууд маань Сибирт үрждэг, Сибирийн ерөнхийдөө шувуунууд. Тэгээд өвөл болонгууд намар ингээд намрын сүүл өвөл ингээд манай Монгол руу орж ирчээд тэгээ Монголын одоо энэ хээрээр тийм ээ юм өвлжж байгаад тэгээд хавар болонгууд буцаад Сибир рүү яваад очиж. Тэгэхээр энэ төрлийн шуудыг бол бид нэр өвөл орж ирдэг шууд гэж хэлж байгаа. Энэ над их сонирхолтой байна л та. Яагаад заавал Сибирээс Монголд орж ирж өвлжөөд байна? Сибирт одоо өвөл идэх тижээд нь хомсдож юм гэсэн үг үү? Эсвэл хэтэрхий хүүтэн болоод байна уу? Тэгээ энэ бол наач аягүй чухал асуулт. Энэ бол ер нь бол тий одоо бас хэтэрхий нэгдүгээр хүүтэн байгаа ах тийм ээ. Тэгээ дагаад тэнд байх идэж чижилийнхэн тодорхой хэмжээгээр бол буурч байгаа. Жишээлбэл одоо ерөнхийдөө бол тэр хойд хэсгээр бол одоо жишээлбэл одоо хин тарлан сар тий одоо цагаан шонхор ч юм уу одоо тэгээд цэргийн цагаан уйл ч юм уу зэрэг энэ махчин өдөр шөнийн энэ махчин шууд бол одоо жижиг хөхтэй амьд шуугаар бол хоолж байгаа шүү дээ. Тэгээ энэ амьдтын тоо толгойн тодорхой хэмжээгээр бол тэнд бооролт үзүүлсэн. Тэгээ дээрээс нь чиний хэлсэн цаг агарын нөхцөлөд бас хэд хөтрөнгүүд бас арай л жоохон харьцангуй нөгөө бас идэж тижэл нь арай олон тоогоор өвлжж байгаа ч юм уу тий. Тэгээ цаг агарын харьцангуй арай дулаахан гэдэг. Монгол бол мэдээж тэгж байгаа шүү дээ. Монгол орны энэ одоо дундад талхын хээр ер нь овийн бүс бол одоо Сибирийн өвөлтэй харьцуулахад бол мэдээж харьцангуй зөөлхөн уур амьсгалтай болсон байгаа учраас ийш орж ирж өвлжж явах жишээ тий. Шуудан яг ингээд нүүдлээ байна л да тий. Нүүдэл хийж гэн гэдээ бид нэр хүн болгон л мэдж байгаа. Гэхдээ эдгээр маань яг хаашаа нүүд одоо хаашаа нүгөөд идэх юм. Хаашаа очоод өвлжчөөд идэх 516 зүйлийн 80 гаруй хувь нь одоо нүүдэл хийдгээ гэдэг чинь 508 зохис руу нүгэ явчихдаг юм уу? Эсвэл яг нэг тодорхой нэг явдаг тийм зам байна уу? Агарын замаар нүүдэлж гин үү? За тэгэхээр ер нь яг зүгээр хүмүүс ер нэг л ойлголт байгаа шүү тийм ээ. Шууд хавар намар болонгууд улаан орныг зордгоо гэж. Гэтэл энэ маань өөрөө зүйлээс хамаарат бас тэр очих үйлчлэх нутг нь өөрөө харилцан адилгүй байгаа. Манай одоо дэлхий дээр бол 15 зүйлийн тогруу байдаг. Монголд бол 6-7 зүйл нь бол бүртгэгдчихсэн байгаа тийм ээ. Тэрнээс бол яг үндэ бол Монголд одоо тэр 6 зүйл тогрууны жишээ нь үндсэн 6 зүйл тогрууны 3 нь бол үрждэг. 3 нь бол тайруу өнгөрдөг. Манайд бол одоо үрждэггүй зүйлүүд байгаа шүү дээ. За тэр алаг тогруу одоо нөмрөгтөгтэй яг бид нөмрөгт бол алаг тогруу бол үржиж байгаа. Гэхдээ сүүлийн үед бид нар яг үржиж байгааг баталгаажуулалтыг олцсон юм бол байхгүй байна. Сэн тогруу хин өөх тогруу, харьхаа тогруунууд бол манайд бол үрждэг. За жишээ нь энэ тогруунуудтай зүгээр жишээ авахд бол за түрүүний хэлсэн цагаан тогруу, цэн тогруу бол хятадын Поян нууран дээр очиж өвлж чинь. Ялангуяа манай цэн тогрууны популяцийн бараг 90-95% нь ерөнхийдөө бараг бүгд шахвал тэр Поян нууран дээр очиж өвлж чинь. За харьхаа тогрууны зүүн талын популяц гэхэд одоо энэ Бохайн тэнгисийн хойд хэсгээр очиж өвлж чинь. За тэгээд өөх тогруу болохоор энэ бол алдартай тогруу тийм ээ. Манай Монгол орны хаасайгүй аль ч экосистем амьдрах орчинд хүчлийн таардаг юм жижигхэн давжавитэй юм саарал тогруу байгаа. За энэ тогруу болохоор одоо маш олноороо ингээд шууд төвдийн өндөрлөгийг чиглээд төвдийн өндөрлөг одоо Хямлайн улс дээгүүр даваад тий доошоо уруудаад энэтгийн хойд хэсэгт очиж энэтэг хурж одоо үйлчдэг ийм онцлогтой. За тэгээд мэдээж одоо очиж өвлж байгаа газарт нь тухайн шуудын эдэж хичээлийн хамгийн гол татгач нутаг ч юм уу амьдрах орчин байх жишээтэй. Тэрнийгээ дагаад бүгд энэ олон зуун жилийн эволюцийн явцад энэ замналаар ингээд нүгэд шилжил төлөвийгээ сурцсан байна. Мөн махчин шуудын үед бол ондоо за амрын шонхор гэж шууг мэднэ байх жижигхэн. За дэлхий дээр бол 58 зүйлийн шонхор байдаг. Манайд бол 10 зүйлийн шонхор байдаг. За гэтэл энэ дотроос бол хамгийн хол нүүдэг маань амрын шонхор байна. Шонхор дотроос Монгол орны төвийн бүсийн болон нөмргөөс бас зүүн талаас үүссэн амрын шонхор гэхэд доошоо одоо өмнөд зүгийг намар зориод одоо баг Вьетнам хүртэл нисээд тэндээс огцсон баруун гарт тишээгээ буюу баруун тал руугаа эргээд Юнаны улсыг ороогоод Бангладеш энтер энтэйгээр дамжаад цаашаа энтэг дээгүүр энтэгээс цаашаа тийм ээ Африкийг чиглээд далай дээгүүр 3000 км тасралтгүй нисээр хагаад зүүн Африкийн Сомалигаар дамжаад тэгээд доошоо урагшаага урууд нь хэмээх урагшаага чиглээд өмнөд Африк хүрч одоо өвлждөг байх жишээтэй бүх амрын шонхрууд ерөөсөө бүгд өмнөд Африк хүрч нэгэн ч Монголд үлдэхгүйгээр. Хүлийн чинь маш хол замыг тулдаг шүү охин шүү дээ. Амрын шонхор гэхэр чинь хэдэн километр рүү энэ одоо урагшаага өмнөд хятад тэгээд тэндээсээ шууд Африк руу өмнөд Африк руу гэхээр
Яг хөө ерөн зүгээр шууд шулуунаар авч үзэх юм бол яг Монголоос ингээд шулуун өмнөд Африк руу татах юм бол 8-9 мянган км болно. Энэ маань өөрөө нисэхдээ нөгөө Химлайн улсын нөгөө уул нуруудыг харьцангуйгаар нөгөө тойрч аялж ингээд зүүн урд дуранд аялж ингээд ороож нисэж байгаа болохоор энэнийг ингээд тооцох юм бол бараг талдаа 12 мянган км нисэж байгаа. Ингээд ирж очих бүтэн нүүдэл бол нэг 22-оос 23 км болж байгаа. Тийм. Ер нь энээс хол нүүдэг шууд байд юм уу Монголд? Байлгүй яг хөө. Энэ яг хөө зүгээр амрын шонхрын нүүдлийн талаар хальт яриад дуусгахад бол энэ маань өөрөө дэлхийд дээр бол энэ маань өөрөө Азад бол зөвхөн үрддэг юм онцлогтой шонхор. Тэгээ Монгол орны болон тэгээд Хятадын хойцоор амар мөрний хөндөд үрждэг. Тэгээд энэ намар олонгууд ерөөсөө энэ үржлийн нутагт амар мөрөнд тэр Хятадын зүүн нутагт тэр Монголд тэр үржлийн нутагт нэгж бодгол үлдэхгүйгээр бүгд ингээд нүгэд бараг 100% бүгд шахуу Африкийн өмнөд хэсгийн орнуудаар очиод ялангуяа өмнөд Африк хурж ингээд өвлждөг. Онцлогтой. Жишээлбэл тэгээд мэдээж тэр өмнөд Африкт нь одоо энэ зүйл шувууны одоо хооллдог тэр эслэг одоо тэр одоо голио царцааж мэт тий шавжнууд болон одоо жижиг мөлхөж хамтад бол мэдээж маш идэвхтэй барьждаг юм онцлогтой. Ер нь яг зүгээр Монгол орны хэмжээнд амрын шонхрын нүүдэл бол махчин шуудын бол ер нь хамгийн хол нүүдэл гэж бараг хэлж болохоор байгаа байхгүй юу? Хамгийн хол. Зүгээр өөр бус шууд байна л та ялангуяа эргийн шууд байна. Жишээ нь одоо наран цуцлал гээд шууд тэр одоо энэ хин Азийн цуцлал, морин цуцлал гээд энэ эргийн шууд ч гэсэн манай Монгол орноос нисээд Австрал зарим шинэ зеланд хүрж явах жишээтэй. Ингэж нөхөд бол бараг тэр чинь 20 мянга 16 мянган км байгаа шүү дээ зөвхөн талдаа. Нэг асуулт яг эндээс гарч ирээд байна л да. Эдгээр чи яг төв олгосаад далаад өгөр явж штэ. Хэдэн мянган километр үргэлж зарим газар бол хуурай газар байна уугүй дунд нь. Тэдний яа тасралтгүй ингээд нүгөөд очиж тийм үү эсвэл дундаа тэр жижиг арлууд байгаад байна уу зогсдог. За наадах чинь нарийн уусуулын шийдвэр ухаанд нөгөө англиар бол stop over буюу нүүдлийн үедээ бууж амардаг газрууд гэдэг. За хамгийн багадаа нэг 7 хоног буугаад тэгээд одоо хоол тэжээлээр энерги нөхөөд өөрөөсөө амарч аваад цаашаа дамжаад нүүдэг ийм газруудыг одоо нүүдлийн үедээ бууж амардаг чухал газар нутгууд гэдэг. Гэхдээ энэ маань бол бас зүйлээс хамаарат одоо харилцан адилгүй. Жишээ нь амрын шонхор гэхэд бол нүүдлээ бол тийм ээ 9 сарын одоо 10 даар Монгол орноос үрчлэн дуусаад нүүхэнгүүд 9 сарын шууд нүүжчингуудаа өвөр Монголын нутагт очиод сар гарыг байршиж байгаа 10 сарын дунд хүртэл. Тэнд сар шахуу одоо өөрийнхөө энерги хөтөн одоо амраад тийм ээ одоо тарах одоо энерги нөхөөд тийм ээ илүү эрч хүчтэй болоод тэгээд дараагийн хол замын нүүдлээ хийхдээ энэтхэг хүртэл тасралтгүй үндэсдэг. Тасралтгүй яг нэг мэдээж замдаа махчихгүй юу? Үгүй энэтхэг хүртлээ бол ерөнхийдөө замдаа энэ төв хинаа Хятадын төв хинаа тэгээ Вьетнам ингээд юу хүртэл одоо мэдээ замдаа бууж хооллно. Гэхдээ нөгөө энэтхэг төчингуудаа цаашаа нөгөө Африкийн одоо хамгийн зүүн талын ус болох Сомали хүртэл одоо Арабын тэнгис буюу нөгөө энэтхэгийн далай гэж тийм ээ. Энэтхэгийн далайн Арабын тэнгистэй бүр тасралтгүй 3000 км бол ерөөсө буухгүй нисдэг. Энэ 3000 км буухгүй нисэхэд одоо ямар хүчин яаж одоо эднэр одоо энерги нөхөж тийм ээ тэр хүчийг сэлбэж чадж гин вэ? Буухгүйгээр гэдэг. Энэ дээр бол судлаач нар бол аюух хүмүүс их гайхдаг. Гэтэл бол эндээс юу олж мэдсэн бэ гэхээр махчин шуудын үед бол ер нь нүүдлийн үедээ өдөрт нэг 4-5 удаа ер нь зайлшгүй бууж энерги нөхөж ер нь амрах хэрэгтэй байдаг гэдэг судалгааны ажлууд бол байдаг л да. Тэгээд манай намрын шонхрын үед бол яасан бэ гэхээр яг энэтхэгийн тэр баруун гоо ирэг дээрээс 11 сарын сүүлээр бол цаашаа Африк руу нүүж эхэлж байгаа юм. Ингэж нүүж яхад бол яг тэр үеэр давхцаад энэтхэг дээрээс хэдэн одоо сая тонны одоо давхар далж сон гэж байдаг шүү дээ. Dragonfly гэдэг. За энэний нүүдэл бол эхэлдэг. Тэм учраас энэ Dragonfly-ийн нүүдэлтэй зэрэгцэж хэдэн мянган амрын шонхор хэдэн одоо тэр сая одоо давхар далж сонтой зэрэгцэж нүгэл агаарт тэднэрээр хооллол тэднэртэй цуг ингээд Африк руу орчдөг. Тийм бас энэ бол энэ одоо нөхөж тийм ээ Африк хүрэхтэр одоо юуг нь одоо нэмэгдүүлж идэг чадлыг нь газарт буухгүйгээр шууд энерги нөхөд явдаг шүү дээ агартаар тий агаарт ер нь бол ингээд чи бас говийн бүс нутгаар ч юм уу ер нь
Энэ манай Монгол орны төвийн бүсийн томоохон гол нуурын хөндөгөр явж байхад бол жижиг шонхорууд ингээд агаарт ингээд царцааг энэ нисэж яхад нь барьж аваад агаарт ингээд шууд талвчин тастаад ичдэг тийм ээ. Яг л ингээд агаарт бас тэднэрээ хоолтол тэгэл энерги нөхөл тэгэл буухгүйгээр тасралтгүй 3 өдөр нисээд очиж байгаа шүү дээ. Тийм судалгааны үр дүн бол гарсан байж байгаа. Энийг манайх бас хэвлүүлсэн байгаа олон улсын сэтгүүлээр. Тэр шууд гээд одоо эргэн шуудын хувьд бол бас сонирхолтой. Сая энэ жил энэ намар нэг рекорд өвдөлээ л дээ морин цуцал дээр. За. Сибирээс шахуу шууд одоо энэ намхан далайн баруун эрэг буюу одоо энэ зүүн өмнөд Азийн иргэн дагуу тасралтгүй нисээр байгаад баг шинэ зал Австрали очлоо штэ. Морин цуцал гэж шүү. Бохохгүйгээр үү? Тий, ерөөсөө буухгүй, тасралтгүй 16 км буухгүй ниссэн. Тэгээд ийм шуудын хувьд бол би энэ талаар бол уншижсэн нөгөө салхи хайгуу чухал үүрэг гүйцэтгэдэг. Тий, энэ маань энэ төрлийн шуудыг бол ерөнхийдөө англиар явах нөгөө powerful flight birds гэдэг байна. Маш хүчтэй дэвлэлээр нүүдлээ хийдэг шууд гэдэг. Энд махчтаас шонхороо хүртэл гардаг л доо. Одоо салхины ямар нэгэн хүчийг ашиглаад нөгөө тас мас одоо тийм ээ тогроонуудыг ингээд хальж майлаад өндөрөө авч хагаад урууддаг биш. Ерөнхийдөө мөнхийн одоо хүчтэй дэвлэлээр нүүдлээ хийдэг. Гэхдээ эднэр маань бас зүгээр ингээд салхитай байсан салхи сөрөөд ингээд нүүдлээ хийдэг гэсэн ойлголт биш. Одоо жишээлбэл дийлэнх одоо эргийн шуудад тийм ээ одоо нугас зэрэг шуудад бол одоо далайн сүүл салхи гэж нэг мундаг салхи байдаг. Тэр нь ихэвчлэн одоо их газар одоо далайн хоёрын дагуу тийм ээ одоо өргөрөг утрагийн дагуу одоо баруун хойноос урагшаана ингэж одоо юм одоо юу үүсгдэг. Одоо юу гэдгийг нэг юм хонгил агарын эргэлт үүсгдэг. Агарын ийм хонгил үүсгдэг ийм онцлогтой юм салхи юм байлээ. Энэ салхийг ашиглаж бол ер нь одоо хүчтэй дэвлэлээр нүүдлээ хийдэг шууд бол маш богино хугацаанд хол орон зайг бол одоо туулдаг юмаа гэсэн бас зарим судалгааны асуудал бол гарсан байдаг. Тэгэхээр үүнтэй холбоотой зарим эргийн шууд одоо тэр юм тийм төв алгасан одоо Сибирээс одоо бүр бүхэл бүтэн Австрали хүртэлх 15-6 мянган км-ийг ямар ч судалгүй баг 2-3 оны дотор туулаад очиж байгаа шүү дээ. Яг гоо ер нь бол ийм хүчтэй дэвлэлээр нүүдэл хийдэг шуудыг ингээд зүгээр замдаа бууж тэд нар нэг 10 хэдэн 2-7 хоног ч юм уу те бууж ингэж хооллоод байгаа болохоос биш. Үндсэндээ бол эднэр бол яг ингээд хангалттай энерги ирчвч байх юм бол зүгээр маш богино хугацаа 1 өдрийн дотор 2 өдрийн дотор л ер нь нэтг орчих юм байлээ. Одоо жишээ нь манай энэ улс цолоос бид нар чинь морин цуцалд одоо дамжуулах зүйлээ шүү дээ. За. Би гүт морин цуцалд. Тэгэнгүүт улс цолоос чухнуураас зөөгөнгүүд замдаа нэг л удаа л буусан багъя. Одоо энэ хиттийн нөгөө Цэнхаа нуур гэж байдаг шүү төвдөөс зүүн хашаа тийм ээ. За. Тий. Тэр Цэнхаа нуурд хүртэл бол ерөөсөө 1 өдөр нисэл Цэнхаа нууранд очсон. Тэгээд тэндээ 14 хоногуудаа цаашаа 1 өдөр нисэл өөрийнхөө үлжих Шри-Ланк буюу одоо нөгөө энэ тгийн одоо өмнөд хэсэгт урд хэсэгт нэг жижиг арал байдаг тийм ээ. Тий. Шри-Ланкад очиод өвлөж байгаа байхгүй юу. Гэтэл энэ маань замдаа тэгж Цэнхаа нууран дээр очиж 14 хоног бол ерөөсөө 2 хоногийн дотор л нисэл авчихсан шүү дээ. Тий, ерөөсөө 8000 км нүгэл. Тэгэхээр бол гэхдээ бол энэ маань нөгөө нэг миний түрүүний хэлдэг тийм ээ их газрын энэ маань нөгөө одоо их газрын шинжтэй нүүдэл байхгүй юу? Саяны нэрдэг маань манай ингээд улс цолоос нисээд Цэнхаа нууранд очиод цаашаа ингээд Хямлаа нураг дээгүүр нь 5 гудаа шууд энэтэг ороод энэтгийн уртлын Шри-Ланк хүрнэ гэдэг бол энэ бол их газрын нүүдэл хийж байгаа юм. Тэгэхээр энэ шуунд бол мэдээж тэр Хямлаа нураг тавхын өмнө бол Цэнхаа нууран дээр зайлшгүй 2-7 хоног ч юм уу те байж одоо хүчээ сайн сэлбэж аваад тэр өндөр уулыг одоо хүчтэй салхийг сөрж авах нь шүү дээ. Харин энэ далайн эргийн дагуу нүүж байгаа одоо тэр Азийн цуцлын хувьд бол арай өөр юм шиг байна л да. Өндөр уул мул ч юм уу янз бүрийн тийм том одоо байгалийн барцсан байхгүй. Саад байхгүй учраас тэр далайн эргийн дагуу үүсэж байгаа сүүл салхиа өөрсдөө олцгол юм бол тэгэл ерөөсөө саадгүй ингээ 2-3 хоногийн дотор нисээд өвждөг тэр шинэ зеланд Австрали хүрчихэж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү одоо нүүдлийн үеийн тэр том барцаад одоо саад бэрхшээлийг одоо шууд дайрж өнгөрөх нүүдлийн тэр стратеги нь өөрөө их өрмөц байгаа юм. Үүнээс хамаарат нүүдлийн үедээ бууж амардаг газрууд гэж бас бий болоод байгаа юм. Холын замд нүүдэл хийж байгаа шууд бол идэж тижээлээ дагаж нүүж байна. Нөгөөх нь бас энэ салхины хүчийг ашиглаад бас нүүчж штэ тий. Нэгсэндээ энэ салхины хүчийг ашиглана гэдэг бид нар нэг салхинд туугддаг штэ. Хүчтэй салхи тий. Яг тэр шиг л араасаа ингээд тоолгуулаад бас салхийг давхар ашиглаад нүүдэл хийж гэнэ гэж ойлгож болох нь тий.
тий ер нь бол тэгж хэлж болно. Энэ дээр яг хөө зүгээр хоёр жишээл хайлтад ордъё л да. Одоо энэ Европод бол Европ төв Африк төв хоёрыг хувааж байгаа нэг сууг байгаа ш тийм ээ. Газар дундын тэнгис чинь. Газар дундын тэнгис. За тийм. Тэгээд яг ингээд Атлантын далай руу нийлдэг хэсгээр нөгөө Гибралтарын хоолой гэж байдаг тийм үү? Тий. Энэ Гибралтарын хоолой чи өөрөө өргөн ерөөсөө хамгийн нарийнсан хэсгээр 14 км-ийн өргөнтэй байхгүй юу? За. Тэгэнгүүт одоо энэ Европод одоо үрждэг энэ одоо Европын одоо ухаан хажир гэдэг шуунууд байдаг шүү дээ. Ухаан хажир гэдэг шуунууд Европод үржээд өвлчгөр бол Африк твж зордог. Ингээд Африк төв рүү нүүхдээ замдаа яг тэр одоо газар дундын тэнгисийн яг тэр Атлантын далай руу нийлж байгаа тэр Гибралтарын хоолын хамгийн нарийн хэсэг буюу тэр 14 км-ийн өргөнтэй тэр зурус дээгүүр хажрууд одоо энэ хажрууд ч одоо нэгэн төрлийн тас шувуу шүү дээ тийм ээ. Сэгцмэр хоол 3 метрийн урттай талавчтай. Тэгээ энэ шууд яг тэр хэсгээр ингээд одоо ингээд намар ингээд 9 сарын сүүлээр ингээд 10 сарын үеэр ингээд тэр хэсгээр ингээд одоо ингээд тав сонирхолтой байдаг. Яг үйл далай дээгүүр ч юм уу томоохон тэнгис дээгүүр нүүдлийг сонирхолгүй. Яг үгээр шонхор ч юм уу эргэн шувуу шиг тэд нар ч мөнхийн дэвлэх хүчтэй дэвлэлтээр бол нүүдлийг чаддаггүй шуунууд. Маш их ядарна. Асар их энерги ирүүлж чадна. Өөрөө масс том шувуунууд болохоор тий. Тэр чинь баг ер нь бол дунджаар 10 кг шүү дээ. Чи өөрөө мэдчихэж байгаа тий. 12 кг хүрдэг чинтэй. Далавчных нь урт ингээд дэлгэхээр 3 м хүрдэг шувуунууд шүү. Тий 3 м хүрдэг. Тэгэнгүүт мань хажруудад бол нүүдэл хийхэд бол мэдээж одоо нөгөө термал салхинууд буюу нөгөө тий нарны энергиэс газар ингээд тий дулаан үүсэж тэндээс дэшээ ингээд хуулиараа салхи үүсдэг шүү дээ. Тэр хуулиас хөөрж шүү дээ. Тий хөөрж байгаа. Энэ термал винд гэдэг байгаа энэ хуулирч байгаа энэ дугуй салхи чинь дээшээ нэг 1000 м буюу 1 км хүртэлх өөрөө тэгээд ер нь байхгүй болч сарниждаг юм байна лээ. Зөв. Тэгээ аваргууд яг тэр Гибралтарын хоолойн хамгийн нарийнсан буюу 14 км-ийн өргөнтэй тэр зурвчдыг тавх гэхлээр нөгөө Атлантын далайгаас нөгөө далайн салхи эгөх цогтөг. Тэгэнгүүт дэвсээр байгаад яг Африкийн тийм ээ хойд Африкийн тэр хойд хэсгийн тэр орон гэхлээр чинь нөгөө юу байгаа шүү дээ. Марокко байгаа тийм ээ. Мароккон эрэг төрхөөс 3 км 4 км-ийн наан очиод нөгөө чинь далай дээр буцдаг байхгүй. Зөв. Одоо нэгсэнд далайн салхинд тэр тэнгисийн салхинд тийм ээ хүчтэй салхинд цохилсаар хагаад дэвсээр хагаад ядраад яг Марокко буюу Африкийн тэр хойд эрэг хүрэхээс өмнө Гибралтарын хоолойн тэр усан дээр ингээ буучдаг. Ядраад. Тэгэнгүүт тэр үеэр нь тэнд одоо нөгөө тийм ээ махчин загснууд одоо том махчин загснууд аягүй их цугладаг. Бүр ингээ мэддэг болсон жилээс жилд шууд нүүдүүдээ ядраа тэнд ингээ буухан газар танд ингээ мэддэг болсон. Тийм судалгааны ажлууд байдаг юм. Тэгэхээр энэ нь юу хэлж байна вэ гэхээр шуудын одоо нүүдэлт тийм ээ одоо салхи ашиглаж салхины хүч ашиглаж хальж нүүдэг одоо жишээлбэл одоо энэ хун тогруу тас метийн шуудад салхи ямар их чухал вэ гэдгийг бол энэ жишээ бол харуулж байгаа юм. Гэтэл бол өөр бас нэг жишээ байна. Жишээ нь одоо дунд аврын биетэй махчин шууд гэвэл манайхаар бол бид эдний хамгийн сайн мэдэх одоо нутгийн хүмүүс хүрэн шууч гэж нэрлэдэг юм да. Шилийн сар гэх тийм ээ. За яг энэтэй төстэй нэг сар шуу Америкт байдгийн. Энэ бол Red-tailed hawk гэдэг бишээ. Broad-winged hawk гэдэг одоо нэгэн төрлийн ийм сар шуу юм уу та. Энэ маань одоо бөөнөр маш олноор хэдэн мянгаараа цуг сүргэлэн нисдэг. Ингэхдээ эднэр төрөний хилдэг одоо тийм ээ. Дээш ингэж одоо үүссэн хуулиараа салхих буюу термин салхийг бол ашиглаж нүүдэг. Маш олноор ингээд цуурч нис чирэнгүүдээ нөгөө усны шуу шиг зэлэхгүй л да. Одоо тийм ээ хэдэн мянгаараа бөөнөр давхиж орж ирээд одоо ийм хуулиараа салхийг одоо газраас ингээд 50 100 метрээс нь барьж аваад тэгээ бөөнөрөө тэр хуулиараа салхийг дэвхгүйгээр ингээд халиад ингээд тэр хуулиараа салхийг ингээд дээшээ ингээд 1000 м өндөрт гарангуудаа дараагийнхаа хуулиараас нөгөө босоо салхич гэх юм уу тэр термос салхийг хааж ингээд шууд хальцдаг дэвхгүйгээр. Зөв. 1000 м өндөрт ингээд хуулиараа салхины хүчээр ингээд 1000 м өндөрт дэвхгүйгээр гараад тийм ээ шууд ингээд одоо өмнөд зүгийг зориод ингээд халина шүү дээ тийм дэвхгүйгээр халина. Тэгэнгүүт замд нь хэрвээ тэгж хальцахад бол ерөөс 14 км-т 14 км хальсны дараа юу газар буух ийм хол зайг туулдаг гэж байгаа юм. 1000 м-т нэгэн тундар гарчвал. Зөв. Тэр замдаа яг хөө тэгээд нөгөө өөр нэг термос салхийг одоо дахиж өндрөө аваад дээшдэг. Дэвхгүйгээр салхиараа салхины хүчээр өндрөө аваад 1000 м-т гараад нөгөө салхин сарнингууд нь дахиад дараагийн термэлээ хайгаад доош урууддаг. Ингээд өөрөөр хэлбэл нэг ч дэвхэхгүйгээр ингээд дан халилтын байдалтайгаар салхины хүчийг ашиглаж ингээд нүүдлээ хийдэг бас юм шууд байна.
Тэгэхээр салхи бол одоо яа харахгүй нүүдлийн шууд бол айгүй чухал байгаа. Тийм байна. За түрүүнд чи бас цухас яг дурдаад өнгөрсөн. За яг шууд маань ингээд энэ байгаль цагуур одоо тэ байгалийн бартаасаад энэ бүгдийг даваад ингээд туулаад за нүүдэл хийж тийм байж. Нүүдлийн замаа хийх юм. Гэтэл энэ нүүдлийн замд маш олон юм тохиолдох байх л та мэдээж. Одоо хүнээс үүдэлтэй янз бүрийн аюул дарамтууд гарч ижээж магадгүй байгалийнхаа жамаар ингээд болдог юм процессууд бас болдгоо юм. Яг ямар ингээд бэрхшээлүүд тулгамдаад байна. Бид нэг мэдэн штэ аюу үздэг тийм баримтат кино үздэг. Өвөг тогроо Гималай дээгүүр давж яхад маш их цуцаад зогсолт хийдэг. Тэр хооронд нь бүрэгдүүд хурж ирж одоо өвөг тогроонуудыг барьж иддэг гэднэргээ тий. Гэтэл өөр энэ Монголоос нүүдэлж байгаа шуудад юу яг ямар ингэж аюул одоо ингээд замд нь учирдаг бай. За тэгэхээр наач айгүй чухал бас сэтгэлтэй. Ер нь яг хөө зүгээр түрүүн чи хэлж ин нөгөө National Geographic ч юм уу тэр одоо нөгөө баримтат кино үзэж байхад бол жишээ нь одоо нөгөө манай алдарт өвөг тогроо Хямлын нурууг амрын нүүдлийн үедээ хойшоод авахтай Хямлын нурууг дээгүүр нь давдаг. Хамрын нүүдлийн үедээ хойгоор нь ороож ирдэг тийм ээ. Тийм. Тэгэхээр амрын нүүдлийн үедээ дээгүүр нь даваад наанаас нь ингээд дээгүүр нь даваад хамгийн гол нь наанаас нь ингээд Хямлын нурууг чи ингээд давхлаар харьцангуй налуу юм байлээ. Тэгээд цаад тал руугаа айгүй огцсон юм байлээ шүү дээ. Тийм болохоор нөгөө шууд чинь цаанаас нь наашаа давж ирэхгүй ялангуяа том халддаг шувуунууд. Хавар болонгууд өвөг тогроонууд чинь Хямлын нурууг баруун талаар нь ороогоод ирдэг байхгүй. Дээгүүр нь давхгүй. Намар бол дээгүүр нь ингээд давдаг. Ингээд давангууд бол цармын бүргэд мэтийн одоо махчин шууд бол замд нь хүлээгээд одоо нүүдлийн үед асар их хүч гаргаж салхи сүрж тэр өндөр уулыг даваад ирж байгаа ялангуяа анхны нүүдлээ хийж байгаа залуу тогроонууд тийм ээ. Тухайн жилийн дэгдэх гэсэн үг шүү дээ. Залуу тогроонуудыг бол маш олноор нь барьж авч хоолдог. Гэхдээ зүгээр энд бол судлаач хүний үднээс хэлэхэд бол энэ одоо махчин шууд одоо нүүдлийн үед ингээд одоо жишээлбэл өвөг тогроог одоо Хямлайг давж ирэхлээр нь барьж иддэг. Энэ бол ерөөсөө энийг бол бидэд бол ерөөсөө энэ бол том бэрхшээл гэж харахгүй байна. Яагаад гэвэл энэ бол олон зуун жилийн хугацаанд бол шуудын нүүдлийн үед нь бол махчин шууд ингээд хоолж ирсэн. Энэ бол ерөөсөө тухайн шууны одоо тийм ээ тоо толгой популяцид ч юм уу тийм ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байхгүй юу? Энэ бол өөрөө байгалийн шалгарал учраас энд бол тасан зохицоод энийгээ тодорхой хэмжээгээр нөхөн төлөөд ирсэн юм. Гэтэл бол чи түр хэлжсэн өөр одоо тийм ээ ямар үгүй нэг. Тэгэхээр одоо хүн төрлөختөн одоо эрчимтэй хөгжсөн сүүлийн 200-300 жилд бол бид нар бол энэ байгалийн одоо энэ үзүүлж байгаа шалгарлаас гадна тийм ээ энэ өкслөөс гадна бид нар өөрсдөө асар олон нүүдлийн шуудыг бол тийм ээ замд нь одоо үхэл төргүүлэх юм дэдүтцийн барилга байгууламжуудыг маш ихээр байгуулсан. Энэ бол одоо судлаач бид нарын хүмүүс хүн төрлөختний санаа зовх зүйл. Ялангуяа одоо өндөр хүчлүүд байна. Өндөр хүчлэлч одоо дотор 2 янз байгаа ш тийм ээ. Түгээх өндөр хүчлүүд гэж байна. Одоо бага урын 6 10 15 мянган киловаттын. За тэгээд дамжуулах шугамуд гэж байна. Тэр нь болохоор бүр том буюу 110 200 орын. За тэгэхээр энэ өндөр хүчлүүдэд одоо жишээлбэл шууд маань махчин шууд замдаа ингээд тал хэрээр говьор ингээд нүүж явахта. Тэр бага урын түгээх шугамуудын шон дээр нь суугаад тогн цохиулж өгч байна. Нүүдлийн үедээ маш олон зүйлийн шууд, махчин шууд. За тэг ягаад вэ гэхээр тал газар говийн нутагч нь харьцангуйгаар нөгөө бууж амрах газар харуулц цэг байхгүй учраас ашиглах ганц боломжтой тэр шонгийн мод байх жишээтэй. Өндөрлөх газар бол тийм. Тал нутагт ялангуяа. За гэтэл бас нөгөө дамжуулах шугам гэж байна. 110 220. Энд чинь өөрөө нэг газараас за миний баримжаагаар барин 20 30 метрийн өндөрт байгаа шүү дээ. Гэтэл энэ шугам энэ өндөрт чинь одоо нүүж яваа шууд чинь ялангуяа тоодгууд байна. Хонь тоодог, жороо тоодгууд. За тухайн суурин байгаа мөрөх тас. За тэгээ зарим зүйлийн хунгууд гэх том биетэй шууд. Иймэрхүү өндөрт харьцангуй нүүдлийг хийх юм байна л да. Өндөр түвшинд. Тэгээд нүүж явахдаа нөгөө энэ дамжуулах энэ 110 220-ын хоёр шангийн хооронд байгаа утсыг нислэлтийн өндөрөнд таарчж байгаа учраас ингээд одоо тийм ээ маш хурдтай харангуудаа маш хурдтай маневр хийж чадлаггүй хамгийн дээдлийн баг харагдахгүй тэр нэмэх 0 утсыг очоо мөргөж өгч явах жишээтэй. За тэгээд одоо салхин сэнс байна. Одоо энэ урагшаа гараад өөр Монголын нутаг хэтийн нутаг битүү салхин сэнс. Салхин сэнс чинь маш олон зүйлийн шууд ялангуяа суурин шууд гэхэлэр ногтруунууд, за тэгээд нугаснууд, эргийн шууд, тэгээд том махчин шууд чинь салхи хэрэгтэй, салхин сэнсэнд салхи хэрэгтэй. Тэгэхээр яхаа харахгүй нэг татах тийм аттракшн газар болчиход байна шүү дээ. Татдаг цэг. Тэгэхээр энд нь очиж өгч юм. Гэт яг хуу энэ за дээрээс нь шилэн барилгууд байна.
одоо өөрөө сонссон баг тий. Одоо Европод ихэл одоо шилэн өндөр барилгын нүүдлийн үедээ шүн мөргөж өгч байгаа жижиг шувуудын тоо тэр бүмд авсан шүү дээ. Ийм бүр үнэлгээ байна тийм ээ. За манай одоо сүүлийн үед Улаанбаатар хотод ч гэсэн шувуу ажигладаг, шувууг бас анзаардаг залуучуудын тоо нэмэгдсэн. Энд ийм шилэн барилга мөргөж ийна л гэж Централ Тауэр гээл одоо тийм ээ. Тэгэл одоо Шангрила ч юм уу эсвэл одоо тэр хойно өдөө Германы ямар үлээ нэг одоо зочдлууд байдаг тэнд бас шувуу мөргөж өгсөн гэж мэдээлэл ирж байна. Энэ маань яаж нэ гэхээр жижиг шувууд ч н одоо нөгөө өдөр нөхөлтөр нөгөө харцах шонхоргийн үед махчин шуудаа бариулцдаг болохоор харьцангуугаар одоо өөрсдийнхөө аюулгүй байдал тийм ээ олон жилийн эволюцийн зам төрхийн онцлогтой таарад шөнөөр их нүүдэг тэгэнгүү шилэн барилгах чинь нөгөө одоо шөнийн харанхуй тэнгэрт одоо шилэн барилгах чинь ингээд өөрөө бас нэг тийм одоо хоосон орон зай байгаа юм шиг харагддаг. Тэгээ тэрийг нь мэдхгүй мөргөж хэдэн зугаар өгдөг. Энэ тоо бол тэр хүнд автсан гэдэг одоо RSPB гэдэг Английн маш том одоо байгууллагын одоо сайн дурын судлаачдын одоо менторнгоор ингээ гараад ирсэн байх жишээтэй. За тэгээд дээрэс нь машин байна. Манай Монгол улс чинь одоо аймаг сумдаагаар холбогдсон засмал замаас гадна бүр сайжруулсан шорон замтай. Энэ үнгээр бид нар чинь тэгэл ер нь хамгийн багадаа 50-аас 60 км/цагийн хурдтай тавих. Гэтэл одоо зам дээр сууж байгаа шувуу жижиг шувуу чинь тулж машин тийм хурдтай 70-80 км/цагийн хурдтай нисэж байгаа юу давхиж ирж байгаа машины одоо 70-80 км/цагийн хурдтай өндрөө шууд авч чадахгүй шүү дээ. Тэгээд мөргүүлж байгаа шувуу тэгэхээр ялангуяа шилийн сар бол маш их байна. За тэгээд жижиг шувууд бүр их байна. Тэгэхээр ялангуяа тийм ээ. Хэрэг тул жижиг шувуу маш их мөргүүлж байгаа. Энэ тоог бид нөр өөрсдөө үнэлж чадахгүй шүү дээ. Энэ бол хичнээн энэ бол нэлээд олон мянган тоо гарах байх гэж би дотролтыг санаа зовж байна. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр нөгөө одоо хүн төрөлхтөн одоо тий хүний хөгжилт үүсгээс өмнө өөрөө одоо ч гэсэн байгаа төрөний ярьдаг тэр өндөр уулыг давдаг үеийн шуудын тоо толгойд нөлөөлж байгаа зүйл за далай дээгүүр нисэж байгаа тэр нэг одоо салхинд одоо хүч тэнхээгээ алдаад талай дээр бууж байгаа шууд ч юм уу тий замдаа нүүж яваад махчин шуудад идүүлж байгаа жижиг шууд ч юм уу гэх мэтлэн энэ байгалийн өөрийнх нь шалгаралт үзүүлж байгаа нөлөөтэй харьцуулах юм бол энэ хүний дэд үтцийн зүгээс үзүүлж байгаа нөлөөл бол хэдэн саяар яригдах асуудал. Энийг бид нар нүүдлийн үед нь бууруулах арга хэмжээг авахгүй бол энэ маань өөрөө ингээд одоо сүүлийн одоо юу гэдэг тийм ээ нөгөө яриад байгаа шүү дээ одоо тэр нөгөө 6 дахь том extinction буюу тийм ээ. Одоо mass extinction гэх тэр чинь ерөөсөө энэ баггүй хүний хөгжлийн дэд бүтцийн хөгжлийн нүүдэнд үүсэж байгаа энэ шууд ялангуяа Жигүүртний аймгийн хувьд бол ийм том аюулууд бол байж байгаа. Тэгээ энэтэй яг тэмцэхээ судлаач нар за одоо жишээлбэл салхин сэнсний 1 муу 2 3 одоо тэр нөгөө талбангийн одоо хараар бодчихвол үхэл орогдлыг 70% бууруулах гэж байна. За өндөр өчтлийн 3 фазыг гурвалыг бүрчүүл 100% бууруулна гэж байна. За тэр дамжуулагч өмүүдийн 2 шангийн хоорондоо уцнуудыг тийм ээ янз бүрийн гэлгар имээр бүрчих юм бол одоо шууд мөрөж өгөхгүй дээгүүрэн давж нисдэг болно гэл тэгэл одоо зөндөөл юмнууд байна л да. Тэгээ зам дагуу одоо шуудыг сууж болох тийм одоо тийм юмнуудыг шуудыг одоо шууд яга зам дээр суугаад байгаа. Тэр суугаад суулгахгүй байх шалтгаантай холбогдлолтой янз бүрийн одоо тэр зөвлөмжүүдийг боловсруулаад гэж үхэл орогдлуудыг бол тодорхой хэмжээгээр бол бууруулж байна. Гэхдээ энэ бол бас л хангалтгүй шүү дээ тийм ээ. Тэр шилэн барилга гэдэгчлээ. Одоо шилэн барилгааг одоо тэр мөргөж өгөхөөс одоо сэргийлдэг одоо аргачлалууд гарсан уу? Тий энэ яг өдөр шуу нисэж байгаа шуудыг бол өдөр нисэж байгаа шууд мөргөж өгөх тохиолдол байгаа шүү дээ тийм ээ. Адилхан хөнгөтэй шилийг тэгэл очиод мөргөн. Энэ дээр бол яг чи бол анзаарсан байж магадгүй Европ, Англи, Герман гэл Америк ч гэсэн одоо манай энэ Централ Тауэр ч гэсэн хамгийн дээдлийнхаа тэр юнитлтэй нөгөө Централ Тауэр хамгийн дээдлийнхаа давхарт ингээд нэг юм махчин шууд ингээд наацсан байгаа. Манай нийслэлийн байгуулагчны газрынхан бас энэ чигтээ зөвлөмжийг өгөөд. Энэ бол тодорхой хэмжээгээр бол нөлөөлж байгаа. Гэхдээ энэ бол хангалттай биш. Тий. Тийм учраас сүүлийн үед бол Европод бас нэг шилэн барилгыг тийм ээ арай өөр тийм нэг юм гэрэлтүүлэг тавьж бас ингээ хамгаалах юм юмнууд гарсан байлаа. Нэгсэндээ шүн энэ маань өөрөө ингээд одоо шүн нэр маань одоо тийм хоосон орон зай шиг биш. Одоо тийм нэг гэрэлттэй байдалтай байх. Тэгэнгүүт нөө шууд харьцангуйд тойрж ирэх. Тийм ээ. Ийм зүйлүүд бол хийгээд эхэлсэн байлээ. Тэгэхээр энэ жишг нэгэнт Европод ингэж үхэл орогдлыг одоо 70-аас дээш хувиар бууруулдаг тийм арга хэмжээнүүд тайхан зөвлөмжүүд гарсан бол энийг монголчууд ч гэсэн хийх хэрэгтэй. Тийм ээ. За ингээд дэд бүтцтэй холбоотой ингээд маш их ингээд бэрхшээлүүд мэдээж байгаа. Тэрийг бол бид хүмүүс өдөр болгон сонсож байгаа. Би бас сонсч байсан та жишээ нөгөө Америк, Хойд Америкт
Яг кондрын нүүдэл байдаг. Кондр гэдэг дэлхийд ховорт маш ховорт одоо тас байгаа шүү дээ. Тэг баг устдах аюул орсон тий. Яг тэр Калифорни тэрийг бол үүдгийн шиг байгаа. Гэтэл тэр доор нөгөө нэг Калифорни ч нөөрөө сэргийг төрчин хүч айгүй ихтэй газар, салхин сэсэгтэй. Яг тэр үед нь кондрыг яг тодорхой хугацаанд нүүдэг. Тэр үед нь салхин сэснийхээ үйл ажиллагааг хүртэл зогсоодог гэж байгаа байхгүй юу? Тодорхой цагууд дээр зогсоодог. Энэ үед нь яг тэр тасууд кондор тас шугамнууд гэдэг өнгөө явдаг. Маш олон арга хэмжээний бол яг авдаг юм байна л да улс орнууд. Гэтэл энэс гадна хүн яг нөгөө нэг шувууг монголчууд харьцангуй бага шувууг хүнсэнд хэрглэж байна. Гэхдээ бол энэ мэрс хэрүүл энд ингээл алаад агнаадаага дуулдаг байхгүй юу? Тэгвэл энэ яг энэ бусад улс орнууд яг энэ шуудыг ингээд энэ хэр хүсэнд хэргэлдэг яг хүн иддэг. Жишээ нь амрын шонхорыг бас нэг нэвтрүүлэг үзчихэв яаж вэ? Амрын шонхорыг тэр яг эмэгтэй байсан уу, Шри-Ланк байсан уу, Бангладеш байсан уу? Яг тэр улсуудын нэг юм маш олноор ингээд модонд ингээд өлгөчихсөн, алчихсан ингээд явж байгаа бичлэг харж ирсэн л да. Аха. Тэгэхээр бас чам мэдэх үү? Тий юун дээр чиний яриад байгаа түрүүний тэр хамгийн ихний яриад байгаа кондор бол нөгөө Калифорни кондор байхгүй юу? Зөв. Ер нь 1900 оны сүүл ялангуяа тэр 90-ад оны үед ихэд Калифорни кондор үндсэндээ бол тоотлох нь байгаль дээр нь уссан шүү дээ. Бүр байгаль дээр байхгүй болсон байхгүй. Тэгээд Калифорни кондорыг буцаан сэргээн нутагшуулахын том төслүүд бол Калифорнид бол хэрэгжсэн байгаа. Тэгээд хэрэгжээд бол бараг саяхандөө бараг 2000 оны дунд ихэд чинь бараг 2000 оны дунд илүү 1900 оны сүүлээс 1990 оны дундаас л одоо байгаль дээр нь одоо юу лабораторид юу гэдэг одоо хамгаалаад тэгээ буцаад байгаль дээр нь сурлах асуудал ихсэн. Тэгэхэд 2000 оны дундор ихэд нэг 300 орчим тонны кондор Калифорни кондор бол байгаль дээр байгаа гэж тоолсон байсан. Тэгээд чи түрүү ярьж байна. Одоо Калифорни кондор чинь Калифорниос ингээд доош уруудаад Мексикийн тийшээ тийм ээ. Дамжаад өмнөд Америк ороод ингээд нүүдлийн үед нь бол тэр нүүдлийн зам дагуу нь байж байгаа томоохон салхин сэнсүүдийг шатдаун хийгээд ингээд зогсоочдөг гэж. Тэгээ наадах чинь бол мэдээж яг л хууль нэг чанга учраас тийг зогсооч чадж байгаа юм. Тэрнээс л Монгол төндрөл тэгж чадахгүй шүү дээ. Яг гэвэл эн чинь намрын нүүдэл бол нөгөө хаврын нүүдэл бол нөгөө та хугацаанд 2-3 сар хүргэлждэг. Хаврын нүүдэл чинь 2 сар үргэлжлээд дуусдаг шүү дээ. Тийм учраас ийм урт хугацаанд бол бас салхин сэнсийг унтраана гэдэг бол тэр чи өөрөө тэр салхин сэнсний компани ямар том риск эсвэл эдийн засгийн хувьд те хийж байгаа юм. Гэхдээ Америкт нэг онцлог нь юу вэ гэхээр мачин шүү хамгаалах стратеги төлөвлөгөө гэж байдгийг гаргацсан байдгийг. Бүр Калифорни кондор хамгаалах стратеги төлөвлөгөө гэдэг. Тэрэн дээр нь хэн гар ишг зурдаг вэ гэхээр Обамагийн гар ишг зурсан тийм стратеги төлөвлөгөөг би харж ирсэн тухайн үед 2000 эдэн онд л Америкт явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч нь мачин шүү хамгаалах стратеги төлөвлөгөөн дээр гар ишг зурсан байдаг. Тэгэхээр тухайн улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа тийм ээ дэд бүтцийн компаниуд үнэхээр байгаль орчны үнэлгээд одоо тийм ээ юун дээр нь Калифорни кондор танаа нутгаар юу гэдэг 9 сарын эхний 2 7 нөгөөд өнгөрдөг учраас энэ үед та нар бүх салхинсыг хаах хэрэгтэй гэсэн байл тэгэл бид нар үнэхээр хаад яад бол ерөнхийлөгч нь бүр ачаалуулгад хамгаалсан. Холбооноос яаж шүү дээ. Холбооны хэсгийн газар ерөнхийлөгчс гэдэг хамгийн дээдэлтэй тий. Тэгэхээр тийм хүчтэй амар юу байдаг учраас бүр одоо жишээлбэл нөгөө Болд игэл гэдэг үндснийх нь махрал шуу байгаа шүү дээ тийм ээ. Одоо харсан Америкийн тий цагаан тогоотой нөгөө юун дээр байдаг шүү дээ. Тэр шууг гэхлээр одоо үүрэлдэх газрынх нь гол үүрэлдэг нутгуудын нэргэн тойронд янз бүрийн салхин сэнс байхгүй байна гэдээ бүр хичээж байдаг хөөхгүй. Тэгээ баригддаг хүч. Ийм ундаг хууль журамтай тэрийг ерөнхийлөгч нь одоо дээрээс нь ингээд хамгаалцсан байдаг учраас хууль журманд баримтлалт юм шиг. Монголд бол тэгж чадахгүй шүү дээ. Бид нар чинь тэр байхгүй энэ янз бүрийн газрын тосн тэр эдэн мянгаараа шуу өгөхөд ангууд хилээд хад ч ойлгохгүй шүү дээ. Ерөнхийлөгч юм байдаг ч бараг мэдэхгүй байгаа шүү дээ. Харин тэр шуудыг ер нь өөр улс оронд ер нь хоол хүнсэнд хэрэглэх юм уу гэхээр хэрэглэн. Монгол харин харьцангуй айгүй шүү дээ. Яг зөвхөн спорт амман гэс яг нугас мугас агнуулдаг энэ тэнд анчтын хотгууд энэ хойд бүсэнхээр байдаг юм байлаа энэ морин юу мөнгө мортон төрлөө зүгээр сонсчихсан. Гэтэ яг зөвхөн хуулийнхаа дагуу зөвшөөрлөө авдаг л гэж сонссон. Тэгэхээр би сайн мэдэхгүй байна. Зүгээр бол түрүүнд хэлж байна. Энэ амрын шонхор дээр ярьжсэн тийм ээ. Наадах чинь бол айгүй
2012 3 онд гарсан асуудал шүү дээ. Намрын шонхор гэдээ хоёлаа түрүү ярьжсэн нүүдийн аюу хол зайд нүүдийн жижиг шонхор. Энэ маань өөрөө энэ нүүд явж байгаад нэг Нагаландын хол хөндөй гэж байгаа. Одоо Нэтгийн 100 хойд хэсэгт Нагаланд гэж байгаа шүү дээ Нэтгийн. За. Нагаландын хөндөйгөр хэдэн саяараа хавар намрын нүүдлөө эрдэнэгээр ингээд дайрч өнгөрдөг. Тэр зөвхөн хөндөйгөр энэ газрыг нөгөө bottleneck сайт гэдэг байгаа. Хэдэн яг мянгаар яг тэр хэсэг том хөндөйгөр дайрч өнгөрдөг. Энэ үед нь ер нь бол миний ойлгосноор 2010 он 1900 баг 90-с баг 2010 он хүртэл баг энэ 20 жилд юу яасан юм шиг лээ. Нагаландчууд ингээд тэр хөндөйг бүхэлд ингээд тор тавьчихсан. За. Тэгээд зөвхөн хаврын үйлрэлт 17 мянган ширхэг амрын шохрыг торонд барьж аваад тэгээд шууд амдарын далавчийг нь хойно зангидаал чулуудаал тэгээд нөгөөдхөө цэвэрлэнгүүдээ шараад $1.4 зардаг гэсэн. Нагаландчууд их ядуу. Ядуу тэгээд ерөөсөө хүнсний зорилтоор лагнаал ингээд зардаг байсан. Энийг бол ерөнхийдөө судлаач нар аллаг гэж нэрлэсэн. Тэгээд 2012-13 онд тэнд хоёр англи шууд судлаач явж байгаа. Энийг баримтжуулаад тэгээд олон улс цацаад тэгээд энийг нь олон улс ялангуяа нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц гэдэг энэ чинь бас нэгдсэн конвенц. Тэгээд Нэтгийн засгийн газар руу хандаад Нэтгийн засгийн газар энэ дээр яаралт арах хэмжээ аваад одоо миний мэдж байгаагаар ойлгож байгаагаар Нагаланд бол одоо шувуу ажиглах аялал бол одоо харин хөгжих энэ чиглэлийг нь одоо Английн Нэтгийн засгийн газар дэмжиж эхэлсэн гэдэг өөрчлөгдсөн юм ингээд явж байгаа жишээ. Зөв. Тийм. Бас гоё одоо юу вэ шүү дээ. Өөрчлөлт шүү дээ одоо. Тийм энэ бол том өөрчлөлт шүү дээ. Ер нь бол манай Монгол ч гэсэн нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцод нэгдсэн. Одоо энэ өндөр хүчтэй дээр ч юм уу те салхин сэнс юу гэдгийг янз бүрийн одоо энэ дэд бүтцийн зүгээс үүсэж байгаа тэр шуудад үзүүлж байгаа сөрөг нөлөө бид нар багасгах асуудал дээр бид нар өөрсдөө конвенцийн өмнө хүлээс өөрөхтэй учраас яг адилхан ингээд засгийн газар нь өөрөө ач холбогдол өгвөл имийг бол өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тий. Одоо яг манай дээр яг саяны bottleneck гэдэг чинь яг нэг ганцхан тэр газараар дамжиж өнгөрдөг тийм жижигхэн зурус газар. Манай дээр яг ийм газар байна уу? Шуудад. Махчин шуудын бол би яг тэгж байна гэж бол би бол хэлж мэдэхгүй байна. Яг магадгүй өндөр баруун талын бүс нутгаар өндөр уултай тий өндөр уулын шууд чинь нөгөө махчин шууд чинь бас өндөр уулын хэр уулын өндөр уулын тэр оройд өөр үүсэж байгаа уул нуруудыг дагаж үүсэж байгаа апдрафт винд гэдэг юм да. Бас юу уулын хажуу ингэрээ зохиод дээшээ үүсдэг. Ийм салхийг ашиглаж нүүдэг одоо махчин шууд байдаг бол тэр хавьд байгаа л байгаа. Яг энэ чиглийн нөгөө тийм мониторингийн цэг судалгааны ажил байхгүй учраас хэлж мэдэхгүй байна. Зүгээр усны шуудын хувьд бол болохоор газрууд биш дээ. Жишээлбэл одоо Буур нуур байна. Монгол орны одоо Дорнот аймаг бол одоо 2000 оны нөгөө Цэрэн Содмогын Монгол орны нуурын каталог номон дээр Дорнот аймаг бол Монгол орны нийт нуурын 20 орчим хувийн тэнд байдаг гэдэг байгаа шүү дээ тийм ээ. 500 гаруй тонны нууртай. Тэгэнгүүт одоо Буур нуур за тэгэл энэ Хөх нуур гэж алдартай энэ яг одоо Зүүн Аз, Австрали, Азийн нүүдлийн шуудын одоо зам дагуу байршдаг энэ томоохон нуурууд дээр жишээ нь ихэд одоо Буур нуур гэхэд нь одоо хошуу галууны дэлхийн популяцийн хэд гэдэг вэ? 50-60% нь нүүдлээ үедээ тэнд үзэгдэг гэж байгаа байхгүй. Тийм үү. За. Тий. Гэтэл одоо Буур нуурын чинь урт талаар одоо хэрвээ жишээ нь ихэд одоо өндөр хүчтэй одоо олон мянгаараа байвал тэгэл ташаар нь явуулах нь шүү дээ. Тийм байна. Тэгэхээр одоо усны шууд дээр бол байж болохоор газар бол бий. Нөгөө нэг хэсэг чинь бидэд чинь нөгөө намар хүмүүс айгүйх нөгөө хунгийн чуулган үзэн ингээд даргангар их явдаг байсан те хүмүүс. Тийм. Тэр одоо байгаа юу? Одоо яг тэр хунгийн тэр одоо цугларал нүүдлийнхээ өмнө яадаг цуглардаг 9 сарын сүүлээр байгаадсан үү? Тий, тэр 9 сарын сүүл гэшээ 10 сарын 20-оос 20 10 сарын ер нь 20-оос 25-нд ган нууран дээр цугладаг хонгийн тоо 4-5 мянга хүрдэг байхгүй хамгийн оргил. Зөв. Тий. Тэр үеэр нь яг нөгөө нутгийн орон нутгийн айлжуулалтыг хөгжүүлэх зорилгоор л тэнд уг нь авсан арга хэмжээ юм байна. Харамсалтай нь чөөрө мэдж байгаа шүү дээ. Булагчны хар нуураас яалаа тий. Баазын цогцолт газар болонгуудаар нутгийн иргэдийн юу дотоодын айлжуулалтыг хөл дарагдсан. Тэрнтэй адилхан ган нуур бас яг энэ чиглэлээр одоо хүмүүс ч айгүйх очоод тэгээд нөгөө тодорхой хэмжээний отголох цэгүүд байхгүй учраас өөрсдөө дуртай хүссэн газараа камплал тийм ээ. Тэгээд нэг чинь өөрөө харьцангуй одоо элстэй тийм ээ экосистемтэй шүү дээ. Тэгэхээр дороо нөгөө экосистемд дарамт үзүүлээл. Тэгээд яг хөө бид зүгээр миний ойлгосноор яг манай бид нар тэнд 2 жил дараалж шууныхын зүйлийн тоомоог нь аваад энэ чиглэлээр бас өгүүлэг дотоодын шууны сэтгүүлээр гаргаж илээс л та ган нуурын шуудын зүйлийн бүрд ба тулгамдж байгаа асуудал гэдэг.
Тэгээ бидэд юу олж харсан бэ гэхээр тэн дотоодын аяж жуулчлагын төвчтэй хөгжөөд тэр нэг зүү зогсохгүй тийм ээ сахилга батгүй байсан учраас энд чинь нөгөө ган нуурын сэргээх асуудал гэдэг одоо усны түвшинг нэмж ханаач үлээд тань ус татсан шүү дээ. Үүний орчлоо. Гэтэл би энэ дээр зүгээр судлаачийн үед ямар байр суурь байдаг вэ гэхээр одоо тухайн шууд чи өөртөө яагаад ган нууранд хун тийм олон тоотоор байгаад байна. Тэгэхээр хун шууг чи өөр анзаарч ирсэн баг. Хун ингээд манай одоо шуу хамгаалах төвийн чухнууран дээр их чинь хун бас цугладаг байхгүй юу? Зундаа бол нэг 100 орчим тоотоор зусдгийг. Хун бол ингээд толгоогоо ингээд доош тонгоолгоол ингээд бүхсэн ингээд цуцсан байдаг тийшээ тий. Сүүл нь ингээд гоож чадсан байдаг. Тэгэнгүүт доошоо ингээд тэр чи яаж ийм вэ гэхээр ингээд нөгөө нуурын ёроолын ургамлаар л холж байгаа шүү дээ өмнөд бол. Жохон тонгоогоо ёроолтой хүрчих нь шүү дээ. Хошуу нь бол тонгоогоо ёроолд нь хүрчээдэг нуурын ёроолын ургамлууд ингээд зулгаагаал. Тэгээд тэр зулгаагангууд янз бүрийн ингээд өвс ургамлын нуурын ёроолын өвс ургамлын ширхүү дээшээ гарчрангууд нь эргэн тойрны одоо шумбдгоо хөвдгөө нууснууд нь идчихэдэг шүү дээ тийм ээ ангир мангир гэж тойроод идчихэдэг тэрийг хараад. Тэгэхээр ган нуур бол ер нь тийм л ахгүй юу? Одоо өөрөөр хэлбэл одоо нуурын ёроол ургамл одоо гангар хонгийн хувьд бол тийм ээ нуурын ёроол одоо хоолт хижээл аюу сайтай. Тэгээд нөө хун ингээд доошо тонгоогонгууд ингээд хошуу нь ингээд баг ёроолт нь хүрэл ургамлаар ингээд хоолтдог байтал ширгээд тэгэнгүүт нь түвшин багасчдаг. Тэгэнгүүт нь буцаагаад нөгөө гүний усаар нуурын түвшинг нь дээшээ болгочихгод нөгөө шууч нь хун ч нөгөө ёроолтой хөргөлч штэ нөгөө ургамл тийм үү. Тэгэхээр тэнд чинь тоолох нь багасдаг. Миний мэдхийн ямар ч хэсэн тэр нуурын усын сэргээсний дараа жил нь ямар ч хэсэн хунгийн чуулцсан хунгийн доо ресс зөрчсөн байсан гэсэн. Бүр 5 600 болцсон байсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө ган нуур маань тохиромжтой нуур биш болчихгүй юу. Тэгэнгүүт цаатлынх нь холбоо нуурын дээр хунгийн тоо нэмэгдсэн байх жишээ. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр бидэд өөрсдөө нэг байгаль хамгааллын арга хэмжээг эсвэл шувуу хамгааллын арга хэмжээг авах та энэ нуур маань яагаад энэ шувуудын хувьд чухал нуур байсан бэ? Тэ ялангуяа хунгийн хувьд яагаад чухал нуур байсан? Тэгвэл бид нар тэрийг эргээс сэргээж байгаа бол нуурын түвшинг ямар баланст нь барих хэвтэй. Энэ судалгааны ажлуудынхаа гарч байгаа зөвлөмжийг олж уншихгүй. За тэгээ уншлаа гэхэд тэр арга авч байгаа тэр механик арга хэмжээ нь өөрөө шинжилгээ ухааны үнэлэхгүй тийм ээ. Айгу буруу ингэж авсан судалгаад бид нар өөрсдөө буцаагаад экосистем ялангуяа нөгөө одоо биологи олон янз байдал дотор шууд одоо ган нууран дээр ихэд гангар хонд бид нар буруу арга хэмжээ авчиж байгаа байхгүй. Тэгээ энийгээ бид нар нуурын экосистемийг сэргээлээгээд эрэлтэлтэй явж байгаа жишээтэй. Гэтэл энэ маань өөрөө байгаль хамгааллын арга хэмжээ мөн үү шүү дээ. Тэгэхээр энэ чинь судалгааны ажлаа зүү зохистой хийгээд нуурын түвшингийн зүү зохистой байлгаад хун ирж байгаа бол ямар зорилготой яг хоол хижээлийн мэдээ тэр чинь хоол хижээл нүүдлийн өмнөх том л стоп овер нутгал байхгүй юу? Бууж амгадаг. Хоол татарлахгүй юу тийм. Яг манай подкастын бас нэг гол зорилго бол яг энэ л дээ. Маш мэдээлэл мэдэхгүй байгаа улсуудаас яг мэдээллийг түгэх яг энэ чиглэлийнхээ судалгаа хийдэг нарийн мэдээлэлтэй улсуудын тэр нарийн шинжилгээ ухааны мэдээллийг олон нийтэд түгэх. За ямар ч байсан чигтгэр бас нилээдгүй бас ярьлаа. Ерөнхийдөө ярих гэж бодож ирсэн зүйлүүдээ бол ярилцаж чадлаа гэж бодож байна. Чиний бодлоор яг ингэж мэдээж шуу болгон нүүдэл хийхэд бол мэдээж асар их бага хэмжээний те өөрсдийн гэсэн зовлон байгаа. Чиний бодлоор хамгийн их зовж нүүдэл хийдэг шуу ямар шуу вэ? Маш их бэрхшээлтэй туулдаг ч гэдэг юм уу? Эсвэл одоо тэр тухайн популяцийн бүр нилээдгүй хувийн тэр саад бэрхшээлээс болж одоо тэ хорогддог гэдэг ч юм уу? Бид яг хөө тэр нэг тавруу тоодог гээл тийм ээ. Шуудыг бол биелмээр байна л да. Ялангуяа хонь тоодгийг бол би энд бол илүү нэрлэмээр санагдаж байна. За яагаад яг зүгээр хонь тоодог маань нэгдүгээрт яг хөө Монгол орны дэлхийд дээр 2 зүйлийн хонь тоодог байгаа тийм ээ. Нэг нь Otis Tarda таардаг. Тэр нь Европт байдаг. За нөгөөх нь Азийн хонь тоодог гэдэг энэ манад байгаа Otis Tarda Dipovsky гэдэг. Тэгээд энэ маань энэ Монгол орны хонь тоодгийн нүүдлийн судалгаа харьцангуй бас хийгдсэн. Монгол орны одоо тийм ээ төвийн бүсийн хойд хэсэг хөвсгөлөөс хонь тоодгууд маань тийм ээ. Одоо урагшаа нүгэд болгоноор ингээд дамжаа тэгэл ерөөсөө хангаан нурууныхаа зүүн талаар нь дамжаа тэгээд энэ говьор одоо энэ хам бүгдийн олон нуурын хөндийн урдлаар тэгээд ингээд говь гурван сайхны зүүн талаар нь ороогоол тэгээд ерөнхийдөө хам бүгдийн нутгаас урагшаа ингээд дамжаад гэтээ ингээд Шанкси гэдэг хоёр аймаг руу очиж үйлдэж байгаа юм. Манай зүүн талын Дорн таймгийн одоо энэ уулз хоолын хөндийгөр ялангуяа октом орчимд одоо үржиж барьж байгаа тоодгууд бол шууд урагшаа чиглэл нисэл ерөөсөө яг тэр бас л мөн төрний хэлдэг тэр Шанкси тэр түүхийн наанд очиж
өвлжтэй. Гэхдээ энэ судалгаанаас ингээ харахаар хонь тодгууд ингээ урагшаа гарчаад намрын нүдлээр урагшаа гарчаад хавар тэгээд тэнд очиж бас их алуулаад байна. Өөрөөр хэлбэл энэ чи өөрөө нөгөө гейм борд буюу нөгөө тийм ээ ангийн бас нөгөө нэг ангийн Монгол орчин нэг ангийн 2400 шувуу байгаа шүү дээ. Тэрний нэг шүү дээ. Аа. Тэгээд чи өөрөө бас хамгийн хүнд жинтэй нүүдэх шувуу гэл тэгээд ерөнхийдөө бас энэ зүүн өмнөд Азад ялангуяа нийтдүүд бол хоол хүнсэнд ч юм уу их ашигладаг юм шүү. Тэгээд тэр агналт бол хууль бус агналт бол хятад бол байна. Манай Монголд ч гэсэн бас байна. Нэгдүгээр хоёрдугаар энэ маань өнөө түрүү хэлжсэн тийм ээ нөгөө том далавчтай хүнд битэй шүү. Нислэлтийн өндөр нь бас нөгөө дамжуулах шугамын утасны өндөртэй ижил төвшөнд учраас бас энд бас маш ихээр цохиулж өгдөг юм байлээ. Тэгэхээр яг хөө зүгээр тонь тодгийн хувьд бол өөрөө нөгөө хэдийн нөгөө нэг дан төрхийн хувьд бол хүн амтнаас бол нуудаж амьдэрдэг онцлогтой ч гэсэн яг харахгүй нөгөө хүнсний зорилтоор болон тоотлогоноос цөөрдөг үйлчлэлийн нутагтаа. Үйлчлэлийн нутагт нь бас бид нар айгүйх үргэж юм. Одоо манай ер нь хонь тодог барьцдаг газараар явж байхлаар айгүйх одоо машинтай хүнээс маш их үргэж нисээд айгүй хол газар явж байна. Энд чинь юу гэхээр машинтай хүмүүсээс үзүүлж байгаа нэг сөрөг нөлөө байна л гэсэн үг шүү дээ. Зам төрхөөр. Тэгэлгүй. Тэгэхээр бид нар бол мэднэлтэй энэ бас энэ ерөө биндэрлэн өнтер бас шууд айгүй өргөмтгий. Тэгэл манай дадууд чинь тэгэл тийм ээ явуулын энэ төр явж байгаа тэгэл ан ман хийх цаа сонирхож байгаа хүмүүс чинь яадаг харангууд одоо буудаж үзье гэж боддог юм уу. Нэг ийм тохиолдод бас мессер байна. Тэгэхээр энийг бол бид бас хууль одоо ерөнхий чангатгаад бас байгаль хамгаалалтын одоо тэр эргүүл хамгаалтыг бол тогтмолжуулахгүй бол энэ хонь тодмонд ер нь ойр хугацаанд бол тоотлого нэр цөөрөх юм бас эрсдэлтэй гэж бол үздэг юм. Тэгэхээр яг зүгээр нүүдлийг бол өөрөөр хэлбэл бол хонь тодгийн мэтийн одоо салхи ашиглаж нүүдэг том биетэй шуудад ер нь нэлээд амаргүй л гэж би бол хэлмээр байна. Зөв. Хонь тодог маань бие хэмжээ нь бараг 20 кг орж байна уу? Тий одоо яг зүгээр мэдээж 90 шувуу бол ийм шувуугаас би ярьж интэй. 90 шувуу бол бүр заримдаа 20 кг хүрнэ. Тэгээд ерөнхийдөө дэлхий дээр хамгийн хүнд жинтэй нисэж чаддаг шувуу гэдэг шүү дээ. Харин тэгдэг тий. За чиний хувьд манай улсад нүүдлийн шуудад хамгийн их халтай зүйл яг юу вэ? Чиний ажиллаж байгаа. За тэгээд яг хөө мэдээж одоогор бол манай яг мэдэгдэж байгаа хамгийн том аюул бол нөгөө өндөр өслүүд байна тийм ээ. Ялангуяа нүүдлийн махчин шууд. За жишээлбэл Монгол орны зүүн талын Сүхбаатарын нутгийн тийм ээ. Сүхбаатар аймгийн нутгаар байж байгаа. Тэгэл энэ дорн говь, дунд говь тэгэл энэ хинтий гэл энэ аймагуудын яг хээрийн экосистемд байгаа өндөр хүчтэй дээр ингээд өгсөн шуудыг зөвхөн тоог нь зүйлийн бүрдлийг авахд махчин шуудын одоо Монгол оронд чинь хэдэн зүйл вэ? 56 зүйлийн махчин шууд гэдэг юм уу? За 56 зүйлийн махчин шууд. Тэрний шөнө нь 12 зүйлийн шөнийн махчин шууд, үлдсэн 43 өдрийн махчин шууд байгаа шүү дээ. Гэтэл өдрийн тэр 43 4 зүйлийн махчин шууны бараг 50% өндөр хүчтэй нүүдлүүдээ цохиулах хүчин байна. Нөгөө л биднээс мэддэг сохор илээ. За тэгэл одоо балч горбсууд, цосоод горбсууд тийм ээ. За эдлэг шонхор, шилийн сар, ойн сар гэл тэгэл одоо нөгөө харцаг, тэгэл оспрей, тэгэл 4 5 зүйлийн бүрэгдүү, тэгэл тас гэл. Тэгээд л эдгээр ингээд зөвхөн зүгээр бодголын тоог нь биш, зөвхөн зүйлийн бүрдлийг харахад маш олон тоогоор өгсөн байх ч гэдэг. Тэгэхээр нэг удаагийн явуултаар ийм олонтой өгсөн байхад тэр чи одоо сүүлийн хэдэн жил энэ чинь одоо тэр шуу алаатайгаа тэр түгээх шугам чинь 2002 оноос хойш Монгол оронд орж ирсэн шүү дээ хятадаас. Тэгэхээр сүүлийн 10 гараг 20 жил үүссэн тэр хуримлагцсан нөлөөллийн тооцох юм бол асар их тоохгүй юу. Тэгэхээр энэ бол монголчууд биднэрт мэдэгдэж байгаа ялангуяа нүүдлийн махчин шуудад хамгийн аюултай энэ л болчиход байна да энэ түгээх шугамууд. Тэгвэл энэ түгээх шугамын одоо энэ аюулыг одоо бууруулах тэр нь ямар арга хэмжээ амтгийг. Тэгээд энэ дээр одоо та тооцоол хийж үзсэн үү? Тэр одоо Монгол оронд байгаа бүх шонгуудыг одоо ингээд тэр шуудад халгүй байдлаар ингээд засъя ингээд одоо нэмэлт юм сөйлүүлээ гэх юм бол тэр хэдэн төгрөгийн тооцоо гарахаар байна. Тэр талаар та судалгаа байна уу? За тэгэхээр Монгол орны түгээх шугамд зохиулж эндэж өгч байгаа махчин шууд тэр бол судалгааны ажлууд бол айгуу сайн хийгдэж байгаа сүүлийн 10-аад жил. Гэтэ эн чинь нэг удаа судлаад 1 2 3 жил судлаад за энэ ийм үхэл хоригдлыг ингэж ийм аргаар ингээ бууруулчих юм байна гэж хурдан судалгааны ажлын үр дүн гарахгүй л дээ. Энэ бол олон жилийн ажил. Тэгээд яг хуу Монголд бол Монголын зэрлэг амжилт судалгаа хамгаалах төв тийм ээ.
Мөн бол одоо шувуу судлалын нийгэмлэг их сургууль дээр байдаг шувуу судлалын нийгэмлэг. За тэгээд манай шувуу хамгаалалт төв гэдэг байгууллагууд бол тодорхой хэмжээгээр энэ дөр судалгааны ажлууд бол хийсэн байгаа. Тэгээд ер нь бол зэрлэг амжилттай хамгаалах төв бол яг энэ эдлэг шонгортой холбоотойгоор бол судалгааны ажлыг бол олон улсын одоо төслийн шугамар бол хийж бүртгэсэн гэж байна. Энээс харахад бол жилд нэг дунджаар 4,000 эдлэг шонгор шүү. Зөвхөн эдлэг шонгор шүү. Одоо өндөр хүчил зохиулж энддгийн байна гэсэн тийм тооцоол гарцсан байгаа. Тэгэхээр эдлэг шонгор шувууны чинь экологи эдийн засгийн үнэлгээ нь за 6 сая тэгээд тэрний чинь тооцоолоор нэг 3-аар үржүүлэл 18 сая гэдэг ч юм уу. Тэгээд тооцсон бол энэ чинь асар их тоо гарна л да. Экологи ямар хохиролтой байсан бэ гэхэд экологи эдийн засгийн ямар хохиролтой байсан тийм тоо гарна. Яг Монгол орны хэмжээнд түгээх шугамуудыг аюулгүй болгоход нийт хэдчнээ төрлийн зардал гарахыг бол одоогоор мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол цааш тооцоологдоод бол гарч ирэх байхаа. Өнөөдөр шуудын нүүдэлтэй холбоотой түүнд одоо шуудыг нүүдэл хийхэд учирдаг бас бэрхшээлүүд мөн байгаль хамгаалах шийдлүүдийн талаар бас шувуу судлаач ган ихтэй сонирхолтой яриа өрнүүллээ. За тэгээд бидний урилгыг хүлээн авч манай подкаст оролцсон дахин баярлалаа. За тэгэхээр за энэ хүү холбоос гэдэг байгаль орчин хамгаалалттай холбоотой юм чухал подкаст сонсож байгаа сонсогчдоо ямар ч гэсэн одоо шуудын нүүдлийн талаар тийм ээ одоо түүний хамгаалалт түүнд тулгамжтай асуудал юу хамгаалах боломжууд нь юу байна талаар бас баг зэрэг мэдээлэл хүргэж авсан байх гэж найдаж байна. Тэгээд ер нь бол хүн бол одоо мэддэггүй зүйлээ хайрладаггүй болохоор хамгаалдаггүй гэж даалгавартай үг байдаг. Тийм учраас ер нь байгаль хамгаалалт үр хүүхдүүдэд байнга идэвхтэй байлгаарай. Энэ одоо тийм ээ телевизээр гарч байгаа бол нь одоо тийм ээ янз бүрийн сонирхолтой байгаль орчныг амьтдыг хамгаалах газар их байгаль их хамгаалах энэ одоо үйл ажиллагаануудад хүүхдүүдэд идэвхтэй оролцуулж байгаарай л гэж хэлмээр байна. Да энэ хойч үр хүүхдүүд маань байгаль хамгааллыг бол одоо багасаа сурч мэдэх нь бол биднүүсийн тийм ээ ирээдүйд одоо байгаль хамгаалахад оруулж байгаа айгүй чухал хөрөнгө оруулалт гэдгийг л бидэд сайн мэдэх ёстой шүү л гэж хэлмээр байна да. За баярлалаа хоёгаа. Цаашдын ажлууд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Энэ бас жоохон подкастт өрсөн төгөөд бас баярлалаа. Уртнаас шинэ ондоо эрүүл энх байхыг хүсээрэй юу. За баярлалаа. Дараагийн дугаараар түр уулзтлаа баяртай сонсогчдоо.